Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ. Монгол Улсын засгийн газраас 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр улсын хурал дүргэн мэдүүлсэн эрчим хүч 3 төслийг хэрэгжүүлэх Монгол улс олон улсын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын зээлийн хэлцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 28 дугаар зүйл заасныг үндэслэн аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо зээлийн хэлцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын хурлын гишүүн Наранбаатар дотоодын аж ахуйн нэгжтэй хамтран төрийн хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд төслийг хэрэгжүүлэх боломж нөхцөлийг судалсан эсэх Өмнөговь аймгийн Гурван сум бүгд найрамдах хятад ард улсаас цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангадаг асуудлыг шийдвэрлэж аймгийн төвтэй холбох боломжийн талаар Улсын хурлын гишүүн Жангабил төслийг дэмжиж байгааг илэрхийлээд төслийн танилцуулгад Багнуур Чойр 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг дамжуулах чадварыг нэмэгдүүлнэ гэснийг анхаарч засварлах. Чойр сайн шанд зам үүд чиглэлийн шугам баригдах болон ашиглалт орох хугацаа Багнуур Чойрын шугамын алдагдлын хувь тооцоо төсөл хэрэгжснээр алдагдлын хэмжээ буурах эсэх трансформатор цахилгаан станцын тоноглолууд чанарын шаардлага хангаж байгаа эсэх цаашид нарны цахилгаан станц сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх шаардлагатай талаар Эрдэнэ бүрэн мянгад улаастай чиглэлийн шугам барьж эхлэх хугацааны талаар Улсын хурлын гишүүн их насан өмнө авч байсан бусад зээлийн нөхцөл шаардлагын хувьд ялгаатай эсэх талаар засгийн газрын өрийн тогтвортой байдлыг хангасан эсэх зээлийг эргэн төлөх хугацаанд зээлийн хүү нэмэгдэх өөрчлөлт орох эрсдлийн шинжилгээ хийсэн эсэх Улсын хурлын гишүүн Эрдэнэ бод дотоодын аж ахуйн нэгж төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд төслийг хэрэгжүүлэх боломжтой талаар эрчим хүчний бие даасан байдал үндэсний аюулгүй байдлын хүрээнд хэрэгжүүлэх цуврал төслийн талаар эрчим хүчний бие даасан хараат ус байдал бүрэн хангадах энэ талаар зураглал байгаа эсэх Улсын хурлын гишүүн Ганбат 10 аймагт улааны цахилгаан станц барих төслийн явц хэрэгжилт үр дүн хариуцлагын талаар тодруулан асуулт асууж хариулт авсан болно. Байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын хурлын гишүүдээс санал хэлээг болно. Эрчим хүч 3 төслийг хэрэгжүүлэх Монгол улс олон улсын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын зээлийн хэлцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Улсын хурлын эрхэм гишүүдээ эрчим хүч 3 төслийг хэрэгжүүлэх Монгол улс олон улсын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын зээлийн хэлцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн талаарх аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.